Монгол улсын үндсэн хууль. За манай Монгол улсын үндсэн хуулийн одоо 2 дугаар бүлэг бол одоо ингээд үндсэндээ хүний эрх хэрэгчлөө гэсэн ийм хэсгээс бүрдэж идэг. За тэгэхээр энэ дээр хүний эрх хэрэгчлөө гэснийг бол анзаарах хэрэгтэй гэж би хэлмээр байна. Яагаад одоо хүний эрх хэрэгчлөө гэж байгаа вэ гэхээр бас л миний түрүүчийн хэлснээр бол зөвхөн энд тунхагласан энэ 18 бүлэг эрх бол Монгол улсын иргэн л эдлэх юм аа. Эсвэл одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр байж байгаа төр болон байнга оршин сууж байгаа цагаач иргэд гэдэг юм уу? Тэр өөр янз бүрийн одоо статустай хүмүүст бол хамаарахгүй юм гэсэн утгатай биш. Ер нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр оршиж байгаа бүх хүнд хамаатай хамгаалагдж байгаа эрх гэдэг утгаар нь бол одоо Монгол улсын иргэний эрх хэрэгчлөө гээгүй энэ дээр бол хүний эрх хэрэгчлөө гэж одоо ингэж 18 бүлэг эрхийг бол тунхагласан. За энэ 18 бүлэг эрхийг энэ одоо үндсэн хуулинд ингэж 2 дугаар бүлэг зааж өгсөн нь бол энэ одоо Монголын ард түмэнч гэдэг юм уу Монгол улсын нутаг дэвсгэр дээр байж байгаа хүмүүс энэ эрх хэрэгчлөөгөө мэдэхгүй болохоор нь мэдүүлэх гэж одоо энэ үндсэн хуулинд бол энэ эрхүүдийг бол тунхаглаагүй. Харин төр засаг буюу энэ ард түмнээс эрх мэдэл шилжүүлж авсан хэсэг бүлэг хүмүүс маань хууль тогтоохдоо хуулийг хэрэгжүүлэхдээ хуулийг хэрэглэхдээ энэ 18 бүлэг эрхийг та нар зөрчиж болохгүй шүү. Энийг одоо муудуулж болохгүй шүү. Хөндөж болохгүй шүү. Буруу тайлбарлаж болохгүй шүү. Эрх зүйн байдлыг нь дордуул тайлбарлаж болохгүй шүү гэдгийг энэ 18 бүлэг эрхийг тунхаглаж бол төр засагт хандж байгаа юм. Өөрөөр хэлбэл төр засаг гэж нэрлэдэг байгаа хэсэг бүлэг хүмүүс ийм 18 бүлэг эрхийг та нар хөндөж болохгүй шүү гэдгийг төр засагт хандж байгаа юм. Тэгэхээр одоо ард түмэн маань одоо энэ эрхээ өөрснөө сайн мэдж явах юм бол энэ засаг төрийн байгууллага, төрийн одоо албан тушаалтнууд энэ эрхийг одоо үнэхээр үндсэн хуулийн заасныхан дагуу хөндөхгүйгээр энд одоо баримтлж ийн үгүй юу гэдгийг ард түмэн маань харин өөрснөө сайн хянжээвэл энэ эрхүүд бол бодиттой хэрэгжих хамгийн сайн шалгарсан арга гэж ингэж үздэг. За энэ 18 бүлэг эрхийг бол одоо бид нэр юу гэж үздэг вэ гэхээр энэ бол үндсэн эрх гэж нэрлэдэг. Үндсэн эрх бол дотроо бол 2 хэсэг эрхүүдээс бүрддэг. Нэг нь бол одоо хүний салшгүй эрхүүд гэдэг нэг хэсэг эрхүүд байна. За тэгээд дараа нь бол үндсэн эрхүүд гэж ийм 2 зүйл нийлжээж энэ бол үндсэн эрхүүд бүрдчихэд. Салшгүй эрх гэж одоо ямар эрхийг хэлдэг вэ гэхээр ямар ч нөхцөл төр хязгаарлаж болдоггүй бололцоо байхгүй тийм эрхийг бол одоо бид нэр юу гэдгийг гэхээр хүний салшгүй эрх гэж нэрлэдэг. За энийг бол одоо тэр 1966 оны иргэний болон улс төрийн эрхийн пактад бол бүр ингээд тодорхой заагаад өгсөн ийм эрхүүдийг ямар ч нөхцөлд дэмжиж болохгүй гэж. За тийм эрх бол одоо юу вэ нөхөр хүний халдшгүй чөлөөтэй байх эрх гэдэг юм уу? Шашин шүтэх, эс шүтгэж гэдэг юм уу? Жишээлбэл одоо хүний шашин шүтэх эрхийг хязгаарлаж болцоо байдаг. За үндсэн эрх бол яадгүй гэхээр өөрөө аяндаа хэрэгжижээдэг хамгийн чухал эрхүүд боловч бас хэд хэдэн нөхцөлд бол энэ үндсэн эрхүүдийг бол хязгаарлаж болдог. Жишээл нийгмийн эрүүл мэндч гэдэг юм уу, нийгмийн дэг журамч гэдэг юм уу, үндэсний аюулгүй байдалч гэдэг юм уу, бусдын эрх хэрэгчлөөг хүндэх үүднээс ч гэдэг юм уу энэ үед бол хязгаарлаж болдог. Тэгэхээр үндсэн хуулийн 2 дугаар бүлэг заасан энэ 18 бүлэг эрх бол за энд бол одоо маш олон эрх байна. За одоо сурч боловсрохч гэдэг юм уу, эрүүл мэндэ хамгаалагч гэдэг юм уу, өмч хөрөнгөтэй байхч гэдэг юм уу, за халдшгүй чөлөөтэй байхч гэдэг юм уу, орон байр чөлөөтэй байхч гэдэг юм уу, ийм 18 бүлэг эрх байна. Энэ бүлэг эрхүүдийг бол одоо энэ нь чухал эрх юм аа. Энэ нь бол одоо 2 дугаар зэргийн эрх юм аа гэж ингэж одоо ялгуурлаж болдоггүй. Энэ ч асуухан эрхүүд байж байдаг. За ингээд одоо үндсэн хуулинд бол хүний
үндсэн эрх хэрэгчлөөг ингэж тунгаглаж өгсөн явдлыг бол бид нэр төрийн эрх мэдлийг хязгаарлаж байгаа нэг том хүч гэж энэ бүлэг эрхүүдийг үзнэ. Төр хууль тогтоохтой ч гэдэг юм уу хэрэглэхтэй хэрэгжүүлэхтэй энэ эрхүүдэнд хүрээ зогсож явах ёстой юм а гэж. Энэ эрхүүдийг хөндөж болохгүй гэж. Тийм учраас бол одоо үндсэн хуулийн энэ 2 дугаар бүлэг цаасан 18 бүлэг эрх бол Монголын одоо төр түүний эрх мэдлийг хязгаарлаж байгаа хамгийн том хүч юм аа гэж. Тэгэхээр энэ 18 бүлэг эрхээ манай Монголын иргэд сайтар мэдээд энэ эрхийг одоо бидэнд одоо үндсэн хуулиар хамгаалсан энэ эрхийг энэ засгийн газар маань энэ одоо парламент маань энэ шүүх эрх мэдэл маань хэр зэрэг хэрэгжүүлж байна гэдгийг хүн болгон анхаарч хянаж манаж байх юм бол энэ бид нар одоо бас засаг төрийн үйл ажиллагаанд оролцож засаг төрийн үйл ажиллагаагаа хянж байгаа тэр засаг төрийн үйл ажиллагааг шударга зөв хуулийн дагуу явуулахад оруулж байгаа хувь нэмрээ гэж ингэж бол бас харах болцоотой юм аа. Монгол улсын үндсэн хууль мэдэгтэн сахигтун хууль зүйн дотоод хэргийн яам.